тэр өглөө босоо өглөөнийхөө цай жоохон давхиж байгаа ингэж ууж. Тэгээд замын хүмүүст ингээд ширээ засчихсан. Энд ингээд хогийн савтай огоо ингээд хайчдаг Монголоод. За бид хоёр явсаар байгаа. Нэг гайхалтай ийм гоё уул ус руу ороод ирлээ. Ямар гоё юм. Орон одоо ямар мундаг шок байна. Тэнийг дэше хараад яаж байгаа шувууны юм шиг өстэй гайхалтай юм байна. За Нарвик ороход хоёр янзын зам байд юм байна. Нэг нь шууд явчихдаг. Энэ бодлоод битээ бүрэн замаар орж ирсэн. Гэсэн чинь энэ зам нь болохоор усан онгоцоор явах юм байна. За энэ усан онгоц нэг ийм том усан онгоц байна. Энэ усан онгоцоор бид нэр 2 жилийн өмнө Лүфут ингээд Норвегийн хамгийн үзэсгэлэнтэй том арал руу явж ирсэн юм аа. Тэгэхээр тэр зүгт явна гэсэн. Энэ зүгт явна гэсэн. Одоо бид нэр болохоор одоо ийшээ явна гэсэн. Ийшээ. За заваа үлээж байна. Сонгоц завлаагээд. Далуу ус ийм гоё цэнгэг байна. Тэр сонгоц явчихсан. Сонгоц ийм ус одоо бид нар хаашаа явах гэж энэ зүг рүү явдаг. Пост шоп. Уурта. Тэр оргил руу явдаг. Тэр Норвегийн алдартай оргил гэсэн уулын авиралтын олон тамирчид очдог гэсэн. Бензиний үнэ 15 орчим крон байна. Гэтэл чинь 4500 гэсэн Монгол мөнгөөр. Хагас бүтэн санд бол ерөнхийдөө бензин жоохон хямдэртэй. За Shell хэд гэж байна? 14.73 нэг 0.1 хэд хямдхан байгаа юм байна.
мөсний уснууд хайлаад хаас айгу том гож өрийн бүрхрээнүүд харагдчих байна. Хэдэн зүрхээ байгаа. 3 улаан юм юунууд байгааз өмнөд байгаа. Энэ болохоор нөгөө буудвал хаюултай гэсэн тэмдэгнүүд байна. Энэ ингээд нөгөө цэргийн ангийн бүс ночгот орж ирсэн байгаа учраас хамаагүй энэ ойгоор явах болохоор юм шиг байлаа. За ийм байна. Энэ замаар ингэж яваад ингэж ирсэн. Тэгээд Альпийн улсын дүү улсын хажуугаар баахан тавьлаа. Тэгээ нэг жоохон зогсож амардаг газар амрах гэж явж байна. Хонжоо юм байна. Лин Альпин гэдэг улсын хажууд ирж байна. Хүмүүс орныхоо хоол моолыг хийж юм шиг. Өнөөдөр бол янз бүр гоё юм. Цэглэнтэй газар каяк заваар явах. Тэгээд заа сагнах нэг хорчсон байна. За тэгвэл сүүлийн үед нөгөө загсны эрүүл мэндийн асуудал чухлаар тавигдаж байгаа учраас Альпийн нурууныхээ уусын дагуу явж байна. За нафтай байгаа учраас нэгсээ харагдахгүй. За бөмбөсөн цагаан цасаа ороотой. Уус байна. За энэ кемпингийн газрууд бол битүү хүнтэй байгаа. За бит хоёр явсаар байгаад орой 8 цаг болох гэж байгаа учраас жоох үлсэж байна. Хоол идэх санаатай. За ингээд энд нэг дээр үе ганцроо орох гэж хоолоо захиалцсан. Янз бүрийн хоолнууд байна. За тэнд нэг одоо юу нэ цаатангуудын дэлгүүр байгаа гэсэн. Тэг бид тэр нөгөө цаатны нутаг руу явж байгаа учраас энүүгээр нэх орохгүй гэж бодож байна. За энэ цас мөснөө ус маш хайлж ирээсээ бүх уулд одоо энэ сугаар маш их бүрхрээнүүд ингэж орж ирдэг байна. Жишээлбэл байна. Эсэх гайхалтай гоё гайхалтай юм. Иш ингээл үргэлжлээ явчихсан. Зэвэр хоолнд тавиад хийчихээ. За нарууч одоо ингээл цаа богод ярьсан. Анда хадаа лүжүүл.
Right. Ийм юмар. Хөрөдчих. Гадаа ингээ гоо хэрэгтэй шүү. Жижиг альпинтаас явахын өмнө би нэг юм түнэлээр ороод тийш явах юм байна. Тэрний оронд энэ хогийн сав байна. Энэ жуулчдын зогсдог газар байна. Бүр тэндээс юм том уул байна. Одоо ингээд өнөөдөр 8 сарын 2-ны өдөр ямар ингэж харагдчихээн.